Хааш хоёр алхам жижиг дүүцэнд худалдаа эрхэлж байгаа энэ хүнийг Батчиргал гэдэг. Тэрээр худалдааны салбарт тасралтгүй 35 жил ажиллаад 5 жилийн өмнө тэтгэврт суусан. Гэвч 250 мянган төгрөгөөр тогтоосон тэтгэвэр нь нөхөр хүүхэд бэр аж цэгээ тэжээгт нь хаанаж хүрэлцэхгүй байлаа. Улмаар тэтгэврийн зээл авч гудамжинд сууж гар дээрээс худалдаа хийж эхэлсэн. Түүний бизнес өнөөдөр жижигч болов түүц болон өргөдсөн ч тэтгэврийн зээлтэй хоногийн хоол нүүрс түлээний асуудалтай хэвээрэл байна. Нөхөр тэтгэврт байдаггүй. Ажил хийхээр нас заачдаг. Хоёр хүүхэд манайхтай нэг бэр маань хүүхдээрээ гэртээ байдаг. Хүүхэд нэг барилгын ажил хийдэг, цалин олтоос олдохгүй. Тэрүүсэл яг 5 амбулын ганц орлого нь бол энэ. Ганц орлого л энэ өөр байхгүй. Одоо цаймаг ширхлээ зарвал нэг 10,000 төгрөгийн ашигтай өшөө юм бол байхгүй шүү дээ. Одоо шинэ өнөөдөр олсон орлогоороо та ороо гэртээ харахтаа юу авчиж байгаа? Тэгээ галт их нүрсэн аавн тэгэл хоол нохоо горд будааг аавн тэгэл таарах шүү дээ. Тийм бахад үнэтэй бүх юм үнэтэй шүү дээ. Тэгээ ер нь хэмжээтэй жижиг л юм аваад нэг өдрөөл өнгөрөөж шүү дээ. Залуу насаа улсдаа зориулж нийгмийн даатгалаа тасралтгүй түлж ирсэн ч тэтгэврт суугаад үр шимийг нь хүртгэх ахмадуудад алга байна. Залуучуудад ажлын байр байхгүй. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний өмнө өсөж байгаа энэ үед ахмадууд арга буюу тэтгэврээ зээлдэж ар гэр хүүхдүүдэн тийжэж байна. Эцэст нь өөрснөө гудамжинд гарч амрах хэрэггүй, өвдөх хэрэггүй ажил хөдөлмөр эрхэлж цайс хүнийхээ мөнгийг залгуулж байгаа юм. Одоо бидний л тэтгэврт дэмжиж нэг холцвол байна л гэж би боддог. Миний амьдралч тийм байна. Ер нь ингээл үеийнхээ усутан яриад хөрөөс суучих дандаа л тийм тэтгэврийн мөр л амьдралч юм даа гэж хараад байдаг шүү дээ. Залуучууд нэг их ажил байхгүй. Аавынхаа тэтгэврээр гэж. Тийм ээ. Нийгмийн даатгалын сангаас 381,800 ахмад настан тэтгэвэр авч байгааг 60.4% буюу 230,800 ахмад настан нь Батчиргалгон адил тэтгэврийн дэвтэрээ банкнд хадгалуулчихсан цайс үнийхээ мөнгөнд шаналн амьдарч байна.